Америкийн ээлжтэй гарахад бэлэн болоод байна. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээр байсан гэж байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello world. Let's create memories together. За ингээд бид гурав Илэгээс Сандиго чиглэл рүү явж байна. За тэгээ Сандиго дээр очиод Сандигогоос одоо цаашаа Мексик руу автобусаар суугаа гарчнаа. Яагаад тэгэхээр одоо энэ унжав машина бас Америк талдаа үлдээгээ гарахгүй бол бас Мексик руу машина алдах ч юм уу те янз бүрийн болч магадгүй гэж бодод. Тэгээ одоо бид нэр Лос Анжелесаас Сандиго хүртэл явдаг Софт 5 гэдэг хурдны замаар явж байгаа. Софт 5-аар л давчих чинь да. Феликс Баса болохоор онлайнаар захиалцсан байгаа. Шууд мөнгөний төлөө захиалцдаг. Мексик дэх буудлаа бас захиалцсан байгаа. Тихуана хотын даунтаун буунаа бид гурав. Мексик хотоор одоо 2 өдөр сайхан аялсан да. Мексикийн одоо Тихуана хотоор. Тихуана ч Мексикийн эхний 3-4-т ордог том хот юм байна. Хүн амын хувьд ч баг манай Улаанбаатараас том хот юм байна шүү дээ. Тэгэхээр очиж байгаа та нартай гоё юм үзүүлнэ. За ингээ Америкийн хурдны зам бол Калифорни мужигоос арай их ачаал ихтэй байна шүү ер нь. Дөрөв бүр ингээд 7-8 игнэтэй өргөн байсан. Одоо бол яг 5 игнэтэй замаар явж байна. За тэгээд энэ Америкийн хурдны зам энэ carpool lane гэж байдаг. Carpool lane ямар учиртай вэ гэхээр 2-оос дээш хүн суусан машин carpool lane-ээр явдаг. Одоо бид гур бол жишээл carpool руу ороод явж болж байгаа. Одоо ингээд орцсон явж байна. Ганцаараа явж байгаа хүн бол тэр carpool lane руу орж болдгоо. Хоёр болон түүнээс дээш хүмүүс carpool руу орж явж болдгоо. Энэ нь одоо бас нэг олон хүмүүсийг хүндэтгсэн нэг тийм хэлбэр юм да. За ингээ одоо Калифорниор явж байгаа болохоор ингээ замын хоёр талаар 70 модтой ингээл дулаахан цаг агаартай байна да. Өнөөдөр нэмэх 15-тай байна. За тэгээ бид нэр Номхон далайн эргийн Сандиго хот болон Мексикийн баруун эргийн Тихуана хотуудаар ингээд аялнаа. Тэгээ та бүхэндээ сайхан далайн эргийн одоо энэ 100 цэнгэний те одоо аялал жуулчлалын төв болсон Тихуана хотоор аялж сонирхуулнаа. Тэгээд Тихуанад уулзцгаая. Яг энэ Сандигогоос Мексик руу орохын хил дээр юм юу байд юм бэ? Мөнгө сольдог газар байд юм байна. Хажууталд нөгөөс том паркингтай юм машина тэнд үлдээгээл цаашаа орчдөг юм байна. За писа гэж ямар мөнгө гэдэг одоо л харъя. Thank you. Ийм мөнгө гэдэг юм шүү дээ. Банк де Мексико. За энэ 500-ын дэвсгэртэр байгаа хүн ямар учиртай хүн гэдгийг орж байгаа л мэдэндээ 100-ын дэвсгэр дээр ийм эмэгтэй хүн байд юм бэ. Бас хүмүүс шал ондоо болол орчин нөхцөл шал ондоо болоо явчлаа шүү. Энэ юутай юм байна? Им тарамбатай юм байна. Тарамаар орч гардаг юм хаашаа тий. Энэ дотор бол хот дотор л явд юм шиг. Энэ Америк талынх юм юу? Тий. Ер нь энэ Сандиго хог могтой болоод эвгүй болоод явчлаа шүү. Автобусаа хүлээгээ байж гэсэн чинь энэ хүмүүс та нар ингээд 3 минут алхаад гарчин штэ гэж тэгээд их эндээс. Манай замын үдчих юм тий. Хайр баг замын үдчих шүү. Айгуу сонин газар байна. Энэ хоёр ногоон пүрүүс ингээд такси яваа байхгүй. Тэгээ энэгээр нэг ингээд хүмүүс ер нь дандаа Мексик хүмүүс л болчлоо. Тэгээд Америкийн цагдаа нараас машинтайгаа их зогсож байна энэгээр. Таксиэрээс автобусаар суух хүмүүс ерөөсөө байхгүй харагдахгүй байх. Бид
3 л байх юм уу хайш. 3 минут алхаад гарахад Тий. Тэгээ сая бас тэр нэг машина нэг $25 зөксөөл дээр тавьсан чинь бас айгүй эвгүй зөксөөл байв шүү. Тэгэл ямар ч хэсэн нэг хүн амьтаа харагддаг нэг аятайхан юм дээр л бид нэр хамгийн гайгүйг нь харж байгаа л машина тавьчлаа. За бид гурав Мексикт ороод ирчлээ. Хурцаа. Сайн явж гинөө. цараа тоглоод явж шүү дээ Мексик. Харин тэгээд сая энд ороод ирсэн нөгөө бидний буудал нэг 12 км байгаа юм байна. Тэгээд манай найз Амиго манай найз нэг такси дуудсан. Тэгээд $250 песо гэж байна. Тэр нь болохоор юу юм бэ? $12 юм байна. Тэгээ окей гэ таксигаа ингээ хүлээгээ байж байна. Тэгээ энэ автобус нэг юу яад юм биш үү урцаа. Яг төвдөө биш бүр зах тавчраа хийчлээ. Тийм. Яг нэг дүүрэг дээр авч манайхаар тээврийн төвчөө вагзал 22-ын төвчөн дээр ирчлээ одоо. Одоо төврөгөө дахиад явъя да 12 км. Өстой амар халдаг үед байгаа. Амар халуун газар байна шүү ер нь. Манай наад дотор өмдөг юмсан одоо тайлсан. Өглөө би тийгээл дотор өмдөө салах. Нүчрээ дотор өмдөө салгаа үлчдэг байх. Оо сая дулаан явал 1000 лаа. Одоо дотор өмдөг энэчээс гой үстэй дотор сургаж авах гэдэг зүйлээ. За тэг тоглох яах вэ? Тэгээд 12 км газар $12 гэж 1 км нь юу юм бэ штэ $1 юм бэ штэ ойролцоо. Тэгээд Америкээс арай хямдах юм байна. Америкээс 3 дахин хямдах юм байна. Мексик мангар хямдах гэсэн. Тий. Одоо хоол молыг идэж үзье тий. Одоо хоол мод идэж үзээд одоо за манай улаан такси ирчлээ. Corolla. Taxi. This one? Yeah. No, eran ellos primero. Бас испанээр яриа бужигнуулж байна да. За манай таксиний жолооч Карлос гэдэг юм байна. Мексикт. Mexicano. Mexicano. Hasta las cachas. Hola. ¿Le gusta el tequila? ¿Le gusta el tequila? Tequila уугаач гэдэг байгаа мó. Tequila. In English please. Nice, huh? Tequila very nice. Very nice. Very nice. Tequila гэнэ. За манай Карлос жолооч За Мексик дээр явж ямар ч нэг tequila амсч үзье та. Tequila. Сая бид нар хилээр орсон чи паспортон дээр хичнээн штамп дарчуу те. Америк визтэй паспортон дээр нэг штамп дараад шинэ паспортон дээр хоёрыг дарддаг юм байна. Тэгээ аппликейшн бүглүүлээд жижиг нь биднэрт буцаага өгчт юм байна шүү дээ тий. ¿No chino o ruso? Chino o ruso? No, Mongolia. Mongolia. No China, no Russia. Орос юм уу хятад юм уу гинэ? Mongolia. Okay. За Мексик гэдэг тэгээд ийм газар ирчлээ дээ. Их том хот биш шүү энэ. За тийм дараа Америкийн Costco байна. Энэ Америктэй хил залгаа болохоор Америкийн юмнууд бол зөндөө байдаг юм байна. Тэр хил дээрээс доллароо ингээд песогоор солиулаад явсан зүгээр юм байна. Песо гэдэг мөнгөнд тэмдэгттэй юм байна. Hotel América de aquí de Greyhound, el 21. 150 a la América, 250. Хотел Америкаар явж гинэ л гэдэг шиг. Уяа мууягаар уйдсан машинуудаас явж шүү. Уяа мууягаар юмаа уйдсан. Гоё явж. Урдны замаар юу яаж штэ? Шууд зам өндлөн гарчдаг юм биш бэкэ. Чи харалтай байгаа. Урдны зам амар зүгээр чөлөөтэй явган гарчдаг юм биш. 8. Портлста өндөр өнөө хурцаа. Амар юм. Мексик 8 хэмээр юм байна. 62. 62. 62 тань. 62. 62 years. Yeah, 62 years. Nice. 62 years old. Yeah, 62. How many children? 4. 4 хүүхэдтэй юм байна. Карлос. За манай зочдлын нэр бол Хотел Америка гэдэг нэртэй буудал байгаа. За бас л эвгүй хороолдон дур явж шүү. Яг төв рүүгээ явж байгаа хэрнээсээ ийм Мексикч ийм байшингууд байд юм байна шүү дээ. ¿Dónde estás viendo? ¿Dónde estás mandando? ¿América o Mongolia? Mongolia. Ok.
Okay. Нэвтрүүлгээ хаан засах гэдэг юм бэ л. Салю. Saludos. 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 Hola, Mongolia. hola. Saludos a Mongolia. Салю Монголиа гинэ. Saludos. За манай Монголын De үзэгчдэд México. Yeah. México. Yeah, welcome Mexico. Welcome to Mexico. Mexico, yes. Манай үзэгчдэд мэдлэгээ төвшүүлж байна Карлос. Gracias Carlos. Okay. Окей. Gracias. Энэ юм биш үү манай буудал. Сая таксинд нөгөө 250 песо төлсөн шүү. $12 юм байлаа. Энэ доороо ингээ нэг давхартаа өглөөний цайгаа уучдаг юм байна. Доллар 19-40-оор бодох юм. Сая Тийм бай. сандыгоор 19.70 байсан тийм. 19-70-аас арай нэг Багаар бодож байна гэсэн. 30 центийн ба. Ямар ч ялгаагүй юм байна уу? Also, dos camas, nada más. Yes, okay. Ола. За Мексик Тихуана хотод ирсэн байна. Ер нь их халуун газар юм шүү. Одоо ч 3 сарын 10 гэдэг чинь ер нь хүүтэн байгаа штэ бос газруудаар. Энд ч бол сайхан бараг л 100 болох шахуул байна. Дотор айгүй гоё гардентай мод юм цэцэрлэг юм айгүй гоё услаад гоё хараа те тайраад сайн цэцэрлэг чинь ажиж чинь гоё бодлого шиг байна. Энэ өөрөлөө нэг орц сонирхолтой бас энэ Мексикийн бодлууд ямар шуухан байдаг юм бэ? Энэ ихтэй ер нь гайгүй буултаа орж байгаа юм. Хотел Америка гэдэг юм шүү. Тийм. Америка хотел гээд. За ингээд мань гуравтай хаваас гэжтэй. Тий. Иймэрхүү бодолтой. За одоо ингээд ачаа юмаа тавьчаад гарц сайхан Мексикод идэ. Энэ хотоор явж үзье да. Сая хүмүүстэй харьцаж үзлээ. Эхний сэтгэл бол дажгүй хүмүүс юм шиг шүү дээ. Мексик ч. Амар найс тийм юм байна шүү дээ. Тэгээ ингээ гэсэн л уусан шүү дээ. Тэгээ ингээ гэсэн. Бас бодлого гой цэвэрх юм аа гайгүй. Гоё юм байна. Сая ресепшн ихтэй яг Америк хэл дээр амьдардаг ирнээс идэж баг испанаар яриад шүү дээ үүдээс. Өөртөө сая бүр татаа тунгадлаа шүү. Ийм ингээ хоёр ортой мортой гэсэн дээр явж иглээ шүү. Өглөөний цай байгаа. Сая тэр манай таксины жолооч ингэ чинь манай энэ бол уг нь бол даунтаунд юм байна л да. Урдан болог яваад яг хотын төвийн юмнууд байгаа. Алхаад ингээ юмнуудаа үзчих гэдэг юм чи. Одоо далхан дайдаа даун Даунтаун манай баялаа. хэлтэй хаа. Монголоор бол ирээн ингээ яат юм шүү. Энд Сая бид нар нөгөө наашаа гарахдаа песогоо солиулаагүй бол балархан байна шүү дээ. Америк доллар бас авдаг юм байна. Сая ерөөсөө бүх юм песо ороод үйлчлдэг гэж байна. Бичнээ Америк хажууд байгаа ч гэсэн Америк доллар шууд бэлнээр авдаг юм байна шүү дээ. бас тэгж байгаа хоо энэ эдийн засгийн одоо Тийм. тийм. Тэгэхээр яг наашаа ирж байгаа хүмүүс бас бодвочтой юм доллараа яг хил дээр солиулаад орж ирсэн зүгээр юм. Америк дээр солиулаад арай ханш гайгүй ч юм уу тийм. Тий, арай ханшин дэж. Одоо гудамд гараад жинхэнэ кино дээр гардаг Мексикуудын ондог машин байгаа үстэй. Би л ийм машин Америк тараагүй. Энэ тэндгүү шүдний имлгүүд их байх юм. Энд бас Америкээс хүмүүс ир шүдмүүдээ имчлүүлдэг юм шиг байна шүү дээ. Шүдний имлэг ихтэй газар байна. Тэгээд айгүй шүд хямдхан янзлдаг гинэ. Сая ганцаа нэг асуугаадсан шүү дээ. Нэг Америк бүсгүйгээс тэгсэн чинь шүдээ янзлуулах гэж ирсэн Тихуанад. Хаашаа явах юм бэ? Тий, та нар хаашаа явах юм ингээ асууж ирсэн. Тэгээ маргааш шүдээ янзлуулчаа боцсон гэдэг. Айгүй их тиймэрхүү үйлчлэг авах гэж хэрдээ юм шиг байна. Мексик ресторан. I recommend the flour. Flower. Yes, yes. Өрөлтөг авах юм уу гэдэг. This is so good. Yes, okay. Thank you. Их найрсгал хүмүүс юм шиг байна. Яриа хөөрөө те. Инээгээл инээс л хүмүүс байна шүү дээ. Одоо тэг бид нэ Тийм шүү дээ. тий хоол сайтай юм байна. Хоол хүн сайтай юм байна. Зан сайтай хүмүүс юм байна шүү дээ. Ер нь бол нөгөө бидний төсөөллөөс бол давсан мундаг сайхан хүмүүс шүү дээ. Гоё хүмүүс байна. Бараг гүлэш шиг хоол байна шүү дээ. Харахад бол тий. Сангинта. За энэ одоо юу юм бэ? Кебаб шиг. Тако юу? Тако. За жинхэнэ тако юу? За. Мексик тако. За. Сайхан боллоо. Tortillas, this one is handmade tortillas. За, Fresh, савтаа гамбир авчирч fresh, байна. these are fresh Вау. corn, fresh flour and corn. The corn is fresh tortillas. За бид сайхан Мексик хоолоо идчихлээ. Тэгээ манай зөөгч Фернандо ч их найрсан хүн байна. Сая Фернандогоос айгүй олон төрлийн мэдээлэл авлаа. Яг манай энэ ресторанаас нэг гудамжны цаана төвн байдаг юм байна. Тэгээд Мексик кофе ууж үзээрэй гэж юм. Бас ийм Мексикийн тусгай пивнүүд байдаг юм байна. Мексик пивнүүд. Тэндээс амсаж үзээрэй гэж байна.
Тэгээ энэ Тихуана чинь 24 цаг ерөөсө хаадгүй үлж штеп. Хотын төв мөн ерөөсө ингээд худалдаа 8 тий бүх одоо гудамжны юмнууд нь бүгд 24 цаг ажилладаг гэж байна. Ямар газар ирчихвэ? Уужгисан газар л ирчлээ тэгээд. Айгуу гоё. Итали хүмүүс шиг халуун болон гоё Тийм байх сайхан хүмүүс байна. үйлчлэгээний соёл мэдрэмж гэж бодож та толцсон байна. Үнэхээр бишрлээ нэ. Гайхамшигтай юм байна. Гоё хүмүүс юм. Тэгээ сая ингэж штэ. Тихуана ч Америкийн хил дээр байдаг болохоор Америк ресторан зөндөө байдаг. Гэхдээ манай энэ ресторан бол яг цэвэр Мексик ресторан гэж тэгж байна. Ер нь ийшээ өөр хотууд бас гой ресторан зөндөө байдаг. Гэхдээ яг энэ Тихуанагийн яг Мексик ресторан дотроос эднийх бас бест юм байна. За тэгээд Монголоос гараад олон хоног явчлаа бид нэр тэгээд бас гэрээсээ гараад хол удаа явцсан болоод ч тэр юм гоё хоол идсэн чинь сэтгэл санаа бүр сайхан болчихлоо. Сайхан. Стейк нэг гоё юм байна. Саяны T-bone стейк нь махан их гоё амттай юм байна. Тэгсэн чинь саяны нөгөө стейк нь нөгөө ясгүй стейк нь бас бүр өөр амттай юм шүү. Тийм байна. Тэгээ айгуу гоё сүмснүүдээ их гоё. Яг нэг Монгол маягийн манист нэг тохирсон маягтай амттай санагдлаа. Гоё юм байна. Тэгээ нөгөө түрүүний тортила гэх юм уу гамбар тэр гамбарыг бүр өстөө яг гоё гэрийн юм. Айгуу гоё юм байна. Түрүүн тэр нэг эмгтэй би хийсэн шүү гэж. Би хийсэн шүү тэндээс ингэж юм гэдэг. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эконогон орчин, цэвэр агаарт таны тав тухыг зогслоож, эрүүл, аюулгүй, их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За Тихуана хотын төвөөр явж байна. Тэр ард хотел 620 песо гинэ. 620 песо чинь нэг 30 орчим доллар болж байгаа байхгүй. Тэгэхээр буудал нь бас хямдхан байт юм. Ер нь юм хямдхан юм байна. Шууд юм көөдөө баг үсэрч гар сая амар бекат боттойгоо энүүгээрээс даалгах гэж шít нөхдөд. Гэрчж байгаад энэ арсыг ингэж хуулж байгаа тэгээд ингэж шарчдаг юм байл. Айгуу гоё амттай. Амар гоё эсрэхлэн амттай юм байл кактус нь. Тийм байна. Оо годмондоо ингээд ер нь Цэцэг мүцэг нургаад. энэ Мексик руу цөл рүү голцоо юм кактус ийм урамдууд ордог штэ тий. Өргөстэй модсод юм шүү. Тийм өргөстэй моднууд тий. Янз бүр юм. Гоё юм уу. Өөх өргөстэй. Манай нөгөө рестораны зөөгч Фернандо 85 песо типэнд өгсөн чинь аюу их баярлж штэ. Энд чинь хүмүүс ингээд нэг Америк доллараар 2, 3, 4, 5 доллар хөдөл баярлдаг юм байна. Энэ Мексикийн хүмүүс нь. Тийм. Ер нь сард хэдэн дөрний цалин авдаг юм бол тэр мөрийг бас асуумаар юм байна. Тий. Ер нь гэхдээ их одоо юу гэдэг юм. Над бол тийм ингээд тэр бидний өгсөн типэнд баярлахаар айгу гой санагдаж байгаа байхгүй ягаад гэхээр те. Тийм байна. Тэр бас нэг сэтгэлчтэй энэ чинь те. За яг одоо Тихуанагийн даунтаун гой газар биш үү? За арай шал ондоо газар гараад ирлээ. Жинхэнэ Мексикийг мэдэрч Мексико. Гой газар биш үү? тийм байна. Нөө бидний нөө Европт явжсэн та нар Колумбод үгээдсэн. Яг тэр Колумб Мексиктэй мэдэрлээ шүү дээ. Хурцаа гараад Колумбо гэдсэн. За энэ ч одоо хин юм бэ? Мексикийн Монро юм уу? Ерөнхий маань. Мексиктэй энэ ч одоо Монро юм шүү. Өөрөө дөө. 0 доллар шүү агент. Вау. Тийм бэ. Гаал тавих. Тийм ба. За жинхэнэ Мексикийн сүвнээр зарж ин да. За эндээс гоё. Хай. Орж харах уу? Энд чи ямар хөр гэдэг лээ? Бison. Bison. How much this bison, sir? Those Yeah. 900 pesos. 900 pesos. It's English. 900. Yeah. 900 pesos. 900 peso. Yeah. It's handmade. Handmade. Yes, I know. Гар аргаар хийсэн. Энэ хараа. Энэ хараа. Эдгэр ч гоё юм биш тараа энэ.
Энэ сүгнээрээс нэг сүгээр Нэг сүгнээр ав яа. ийм модон юм тавьдаг шүү дээ. Тэгээ. Окей. Leo, So, what? would you like that big, This that size? Yeah. Good price for you. How much? Which one you like? We got so many. Yeah. This one how much? Those, Тэр гой чигүүртэй авч юу. За. I give you $15. $15. $15. Okay. Look, Yeah. Энэ гоё. Ironwood. Yeah. It's handmade. Yeah. It's all This how much? handmade. This one how much? This is Хэндрнөө наад чи. 45. The eagle. 45. Dollars. Yeah. 45 That's too much work. See, this is simple. Okay. This is so many work. Okay. Тэр гар орсон. Mongolia. Mongolia. Yeah. Вау, та энэ чиг ер нь Мексик. Oh. Авэго. Нат муухай нат. Let me see. Айгуу өргөн байна. Take the picture. Yeah. Picture. Yeah. Un momento. Гон. Над ч муухай зөвхт. Муухай зөвхтгүй юм аа. Намайг одоо энэ хоёр чи бүрөө текила. Текилагаа өрцөн капой шүү дээ. Авсан юм чи харъя. Гоё шууны юу тавчлаа. Харъя. Дараа нь үзүүлье. Цэвэр мод үү харъя л да яах вэ наач. Мексикийн. Мексикийн шоохор. Цэвэр мод юм биш те. Энэ мод тустай мод юм шиг байна. Ironwood гэдэг. Ironwood. Мод биш юм шиг байна. Тийм бай. За энэ Тихоногийн төв гудамж чи их сайхан хөл хөдөлгөөнтэй их сайхан газар байдаг юм байна. Янзын сайхан газар байдаг юм байна. Хамгийн гол нь нөгөө гой сайхан давж хүмүүс нэг тийм халуун хүмүүс найрсаг хүмүүс байдаг юм байна. Тэр байшинг хараа. Вау, үрст амар хуучны юу вэ шүү. Ола. Прего гэдэг орд гуйж ийн гэдэг байгаа байхгүй юу? Гринго гэдэг. Тэ. Прего. Прего. Прего нь италичууд чи прего гэдэг байхгүй юу? Орж ирээд юм үзээ чи хараач л. Итали, Испани хэл хоёр бас ойролцоо тий. Тий. Жохон өөр тий. Ойрхон, адилхан. Наачаар Эйфел гэдэг нэртэй аптек ба штэ. Уцаа. Фармаци Эйфел. Францын Эйфелийн цанхаг. Тийм байна. Нэр мөрөнд лаг нэртэй юм биш үү? Hello, sir. How much this one? Pesos, 100 pesos or $5. Okay. Ингэнэ. Юу нэг бол биш та $5, нэг бол 100 песо гинэ. За, гурлаа нэгийг авъя те. What language you speak, my friend? Mongolia. Oh. Yeah. Where are you from, my friend? Me? Yeah. Mexico. Mexico. Maybe 6 months ago, I have a customer from Mongolia, and he's a guide. He's Yeah? a guide. Yeah. He living here. No. He just come to visit. Oh. But he guides the tourists. Okay. From US maybe. No. He lives in Mongolia. Lives in Mongolia. Because not too many Okay. people from Mongolia. Okay. In my 55 years here, only Гурыг maybe авчи. 3 Энийг харж тэгээд нэг person from Mongolia. Yeah. Тэр саруул гээд Монгол залуу нэг нэ юу юм бэ? Many properties. Tell me again. Say again. Karim, Chalita, Sarur. Саруул гээд бодвилдинг юу гэж чи хуульч юу гэж вэ? Карате. Surgeon гэдэг чи одоо цэргийн төрүүч гэсэн үг юм байна шүү дээ. Surgeon тийм. I asked him. Also doctor, right? Yeah. Бас эмч гэж байгаа байхгүй юу? Lawyer and karate. Капой гот гэдэг чи одоо Мексик байх байдаг тий. Энэ чинь Жинхэнэ капой. жинхэнэ байж штэ. That's a woman's. Well, this one is. How much this one? Okay, this one is 10,000 pesos, but that's for American tourists. American. For Mexican people and for Mongolia, for Mongolia It's a people. real crocodile. Yeah. Энэ For Mongolia people, only 600. 6,000. Yeah. Discount price. 9,000 песо. Энэ жинхэнэ 9,000 песо $450. 600 peso. 600 песо. 600 песо. 600 песо. За муухай тийм юу тамхи мамх чи хэрэггүй. Бид гурав чи тамхи татдаггүй арх ууддаг хүмүүс шүү дээ. Арх ууддаг. Татаач барахгүй. Энэ бас ингээд нөө Холливуд стритер байдаг шиг алдрын юу вэ те однууд байна те.
Рамон Аяла Тихуана гэж. Тихуана хотын бас хуучны жуулчдын хэрдэг алдартай тийм байгууламжийн үлдэгдэл баг шиг байна. Энэ гоё хан байна. Бас л ингээд хоол, казино, энэ орой клубууд ерөөсөө тийм юмд л ирэх гэж хүмүүс хэрдэг юм байна энэ ч. Тэ? Коничи. За Тихуана ч их сайхан хот байдгийн байна. Испани хэлээр ярьдаг. За Мексикийн 4 дахь том хот юм байна. Энэ чинь Испани хэлээр ярьдаг дэлхийн хамгийн том улс юм байна шүү дээ. Яагаад тэгэхээр газар нутгийн хувьд дэлхийд 14-т ордог. За тэгээд хүн амын хувьд бол 129-130 сая хүн амтай учраас Испани хэлээр ярьдаг хамгийн том орн тооцогддог юм байна. За дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд гэх юм бол Америк дээр тулгуурсан эдийн засагтай Америк руу экспортлдог ийм одоо эдийн засагтай. Тэгээд Америкийн эдийн засгаас 10 дахин бага буюу 2.9 триллион долларын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй юм байна. За тэгээд одоогоор бол Обрадос гэдэг эмэгтэй ерөнхийлөгчтэй юм байна. Энэ Обрадос нь бол Мексикийн хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч юм байна шүү дээ. 2024 онд ерөнхийлөгчийн сонгуулиор сонгогдсон юм байна 1 жилийн өмнө. Тэгээд энэ Мексикчин бол дэлхийд одоо аялал жуулчлалын үйл хаалга нээлттэй орн юм байна. Монголчууд маань Америк төрөл одоо энэ Мексикээр сайхан аялаараа. Яг энэ төв хэсгээрээ бол энэ Тихуана хот чинь ямар ч аюулгүй юм байна. Жуулчдад одоо айж имэх зүйл бол байхгүй юм байна. Их сайхан хоол ундтай юм байна. Жуулчдаас одоо тип нэгтгэв юм байна. Янз бүрийн татвар янз бүрийн юм нэгтгэв юм байна. Бас их сайхан хүмүүс байдаг юм байна. Төв гудамжаар нь маш их ийм худалдааны төвүүдтэй юм байна. Гой сүвнэрүүд зардаг юм байна. Яг ийм хендмейд одоо гар хийсэн юмнуудыг маш их зардаг юм байна шүү дээ энд бас. Тэгээд уламжлал ёсороо Тихуана гэсэн нөгөө сүвнэр хөргөчний наалт малтуудаа худалдаж аваад ингээл бид гурав явж гин. Дөнгөсөө бас Мексик кофе ууж үзлээ. Одоо бас энэ гудамжинд чинь Мексикийн гоё кофегоос гадна спешиалийн пивнүүд байд юм байна шүү дээ. Одоо бас пив амсч үзэх гэж байна бид нэр. За тэгээд цаашаа явцгаая. Испанч колоничлоход чинь 300-400 хүнтэй. Мексикч баг 25 сая хүн амтай. Тийм хот мотын колониц гэж ярьд юм л шүү дээ. Эдгээр ч нэг юм сүхтэй хөрх юм тэгээд яг тулдах биш. Эдгээр чи ерөнхийдөө одоо орон судалнууд л эдгээр амар байсан юм шиг нэг пирамид гэдэг. Энд чинь байд юм л шүү дээ. Аль хэдэн гэлээ тэр нь. Тэрийг үзүүлэх гоё юм гэсэн шүү. Тэнд чинь эдгээр чи очиод 25 сая хүн амтай Испанчууд чинь байлдаад 300 хүнтэй уутаа хурж ирээ зэвсгийн хүчээр яасан. Зэвсгийн хүчээр ялаа. Тэгээ эдгээр чинь нэг эдгээр чинь төмөр байхгүй. Төмөрөө боловсруулж чадахгүй. Тэнгууд эдгээр чинь хоёуг дуулахтай. Ерөөсө 300 хэдэн хүнтэй тэр хаа маань барьсааж аваад байлдаж явах чи ерөөсө нэг хүн гаран дээр шаргацсан гэдэг шүү дээ. Тэр эдгээр чинь өөрхөн бас тэр үед л хөгжил нь хамаагүй доогуур байсан юм шүү. Тэгээ дараад нэг чинь янз халдвар төвчин тараагаад эдгээр чинь бүр хяарсан юм л шүү дээ. Тэгээд хамаг алтын авсан гэж байгаа юм да. 100 тонн алтын авсан л гэдэг юм да. Тэгэхэд Европ тэр чигтээ Европын бүх орных нь хааных нь алтын цуглахад 80 тонн алтал хүрнэ гэж байгаа. Тэгэхэд Испани зүгээр 300 нөхөр ирээл эднийг базаал алтын хусахад 100 тонн алттай авсан гэж байгаа юм да. Амар том олз олсон шүү дээ. Амар шүү. Тэгэл ердөөс энийг колончлж авчих. Энэ том газар колончлсан юм шиг. Тэгээ энэ авч нөгөө нэг Испани хэлтэй ингээ үлдсэн юм байна шүү дээ. Испани хэлтэй үлдсэн баггүй. Испани соёлын тэр чигээр үлдсэн тий. Тэгээ эдгээр чинь нэг алтыг нэг яадгүй шүтдэггүй тийм алтыг зүгээр бурхны гэрэл гигээ гэж үздэг. Тэгээ нөө бурхан шашин дээрээ тийм одоо сүм дээрээ тэр алтыг чинь ингэж нинкээ яагаад нэг юм хартаа болоод наглуу ингэж хараад туяа засдаг. Тэгээ тэгж шүтдэг тийм хийдэг байсан. Нарны нэг хилтерхий гэж ойлгодог байсан юм шиг. Эдрий. Тэнгуут манай нөө португалчууд чи очоод айгүй халттай юм байна гэж эхлээ судалгаа явуулж 3 жил явсан гэж байгаа шүү дээ. 3 жил зүгээр ингээд найрсгаар явж байгаа. 3 жилийн дараа бүх юмтай 300-аад цэргүүд бэлдээл эсрэг омгийн ялагдсан дандаа гадуурч исэн омгтоо нийлж байгаа бус хайцгаач. Тэгэл ер нь хооронд нь байлдуулаад өгнө 300 хүнтэй бүхэл бүтэн Мексик чи тэр чигээр нь колонцсон байгаа шүү дээ. Америкч нь хөрөнгө оруулалт гээд энэ илээ милээд чи орж ирсэн юм шиг байна. Илээ энэ Натли хот Сандиаго Мандаго орж ирсэн. Тэгээд бас бүжгнөөс юм шиг байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Эдгээр чи бас их залдсан байлээ. Юу Мексикүүдийг. Одоо нөгөө үнэлэг үзэлтэнд давгаалсан гэсэн Мексикч. Энэ Европууд одоо энэ Америкууд орж ирээд хамаг одоо үйлдвэр том дэлгүүрүүдийг эзлээд байна гэдэг тэд чинь нэг тэдрийг нунуучин тарах гэж явгад Америкууд
Америк үндэстэнгээ хамгаалж ингээд хөрөнгөний хамгаалж ингээд тэгэж орж ирээд нийлэмэлэгчнийг авцсан гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Түүхэндээ. Тэгээ одоо энэ Испанч нь газар нутгаар 14-т орж байгаа. Хуучин ерөө Америкт газар нутгаа алдааг өсвөл энэ чинь замбраагүй том газар нутгаа. Тийм. Зөвхөн Калифорни газар нутгт чинь одоо баг сая 2 сая км квадрат байсан бүр амар том шүү дээ. Баруун эргэж газар нутагт тэр чигээр баг энэ Америкийн газар нутгийн 20-30% шүү дээ. Ер нь бол баг их жижиг бит хүмүүс байсан юм шүү. Тийм, ер нь одоо ч гэсэн тийм бол. Одоо тэгсэн юм. Бид гурыг хараа гайхаад ямар том биетэй юм. Рашиа юм уу гэд бид гурыг тэгээд Орос ууч юм уу гэснэ, Казакод юм уу, Солонгос, Япон гэсэн Чайна юм уу ч гэж яах шиг. Тэгээ Монгол чинь Тэгтэр наазууд дуртай гэсэн шүү. Тийм байна. Тэр манайх ийгөө бас аялал зүгээр л юм байна. Ерөнхийдөө. Одоо энэ жил чинь Мексикийн 225 жилийн ой болж байгаа юм байна шүү дээ. Тэгж байгаа. Тийм байна. 1810 онд үүссэн гэд бодохоор чинь тий. Тэгээ ер нь бол сүүлд ингээд бид нар чинь Испани колоничлт байж байгаа. Тэгээ сүүлд нөө Испанчуудын колоничлт чинь байхгүй болоод тэгэнгүүт энэ зарим газар нутгийг Америкууд аваа. Тэгээд өөрсдөө авч үлдсэн газар нутг нь ер нь энэ юм байна шүү. Ер нь бол тий. Испанчууд ч бол бас Европтой тэр үед хүчрэг байсан юм. Хамгийн лаг нь хамгийн алттай амар байсан улс тэгээд байхгүй болсон шүү. Одоо Европтой жоохон мяа штэ. Ер нь бол. Одоо энэ бүгдээр бас Испани руу аялаагүй байгаа шүү. Одоо аялж мэдэндээ. Бас Мексик төрлийн хүмүүс байгаа хаа. Жижиг хүмүүс магадгүй. Хүмүүс нь. Би ч Испани руу 3-4 удаа явж исэн. Тэгээд яг ингэж нөгөө нэг нэвтрүүлэг хийж ингэж явж ийсэнгүү. Мадрид задрид үзэх юм ихтэй бас. Валенсиа юм уу. Тэгээ нөө бид нар ч дээрүүд халтар царайтай кино үзчихсэн шүү дээ. Тийм хүмүүсээ. Энд дээр ч яг Испанаар яриад тэнгуүтэ мөнгөн тэмдэгт яг адилхан песо месо гэдэг ингэ явдаг шүү дээ. Тийм. Ерөнхийдөө эдгээр чинь мөнгөн тэмдгээ песо гэдэг юм шүү. За окей. За явцгаа. Тихуана маань болохоор ерөнхийдөө энэ Баха муж гэж явдаг юм байлээ. Тихуана, Баха, Калифорниа гэж байгаа байхгүй юу? Тэгээ чи Сан-Диего хотын үргэлжлэл энэ хоёр бол голоор хилсэн байдаг. Америк талдаа болохоор Сан-Диего хот байгаа. Сан-Диего бол маш гоё үзэсгэлэнтэй өстой жинхэнэ гоё. Би бас өмнө нэг удаа очиж ирсэн. Одоо бид нар Сан-Диегогоор бас аялаа үргэлжлүүлнэ. Тэгээд маш гоё бичтэй, далаа нь маш гоё тийм газар байгаа. Тэгээ яг уу аялагчтай бас зөвлөхөд ер нь Мексикт аялж байхдаа энэ төв жуулчдын гудамжаараа л яваарай гэж зөвлөө. Ер нь арын игнэднүүн дээр ороод ч юм уу те ингээд явах юм бол энэхийн гангструуд бол айгүй эвгүй байж шүү. Сая бас ингээд төв гудмаар явж байхад ер нь бас арайд нэг барьж аваад татчихгүй л байна. Тэрнээс хүн амьтан багтаа ийм камер багтаа ийм гудмууд ороод ер нь буу муу тулгадаг гэсэн ер нь үнэн баха. Тэгээд монголчуудаа зөвлөхөд яг гоё энэ төвөөр нь яваад илүү дутуу ингээд захын хороолоор бити яваараа гэж бас өөрийнхөө зүгээс зөвлөмөр байна. Одоо чи энэ зүгээр захын хевстэр хараа. Энийг хараа. Можара Прита гэдэг энэ ийм шарсан загас байна. Энэ зүгээр гудамжны цайны газар шиг л юм байгаа шүү дээ. Пажитас Поло гэдэг. Хоолнууд бол үнэхээр мундаг юм байна шүү. Тий. Бараг энэ жуулч чи хоол идэх гэж ирд юм байна шүү дээ Тихуанад чи. Одоо энэ нэг өндөр юуг харуул та. Энийг ингээд ходоос харахаар нөгөө юу шиг нөгөө алсыг харагч харагдадсан чи. Эн чинь яг энэ Тихуанагийн хотын төвийн нь бас бэлэг тэмдэг юм байна шүү дээ. Дараа нь бид нэр Мехико те нийслэлэр нь Канкун энэ төрлийн хоёр газруудаар явмаар юм байна тий. Яг энэ бол зүгээр эхлээд бид нар зүгээр трейлер хандлт хийж орж ирж байна. Оо манай Жоконда байна шүү дээ. Монолиза байна шүү дээ. Амар зовг шүү дээ. Муур. Амтан байсан шүү дээ. Тийм шүү дээ. Хүний толгоо болгоо. Тийм биш үү. Тэргээр зурсан сони тий. Суулан бүчин гэх. Дан эднүүдийг яагаад яцсан биш. Тийм биш. Хатагта Монолиза маань энэ Тихуанагийн гудамжинд бас л заларч байна. Дэлхийн хаас айгүй залрах юм да энэ хатагта. Hello. Where you come from? Mongolia. Mongolia. And you? Tijuana. Tijuana. What's your name, sir? Tijuas. Tijuas. Wow, nice to meet you. Tijuas. Nice to meet you, amigo. Yeah. Nice to meet you, sir. Yo voy a cantar esta canción, yo voy a cantar
За манай энэ даунтаун чи нэг ч өндөр байшин байхгүй. Анхны шилэн басаатта 20 давхар юм хаашаа. Нэг баригдаж байна да. Тийм үү үстэй. Ингээд энэ Мексикт Тихуанад анхны өндөр барилгыг ингээ манай компани босгож байна да. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. Оо хинч айгүйх нөх. Хүй. Шот айрдгүй. Тийм. Орно. Ой годомчны гарт. Ой. За, тавш. God of Rain гинэ. Борооны бурхан байна. Dios de la Lluvia. Энд чи энд бороо оруулдаг бурхан юм байна шүү дээ энд. Мексикт. За шөнийн Тихуанагаар ингээ бид түр аялаа явж байна да. Калути. Тийм байна. Казино. Казинод алаа үзэх юм уу? Яах бэ минь. Ер нь тоглоом бас хэрэггүй. Тий, ер нь бид нар чи казино дээр орохгүй. Тоглож моглоод тийм хэрэггүй. Тий. Тийм байна. Тийм байна. Мексикчаар нь үсээс амар засуулаад амирыг гих мэдээ тий. Кино мөн дээр ер нь тийм анган болсон ч тий. Инглиш ч юм та. Одоо энэ Америкийн Лас Вегасын казинонууд байна шүү дээ. Ерөөсө жуулчдыг шууд мөнгөний хождог гэж байгаа шүү дээ. Яг тэгэхээр жуулчид нэг л удаа очиод тэгэл явдаг учраас дахиж ирдэг учраас. Наа чи араа Япон ресторан байна шүү дээ. Тийм байна. Japanese шүү дээ. Дотроо сакура таар. Тийм байна шүү дээ. Энэ удаар ингэж ш тараа. Энэ хоол болохоор 99 песо гэж байгаа байхгүй. $5 гэсэн үг. 99 песо тийм. Энд ийм юм багтаа. Ингээ үн мөнөнд бичсэн юм ба шүү дээ. Энэ ихтэй нэг түргэн хоол маягийн юм биш те. Одоо энэ дээр бол одоо чинь энэ байгаа байхгүй. 160 гэх юм бол $8 гэж 100 та удаан байна. Тий. Энэ 200 песо ч юм болохоор $10 юм байна. Тэгээ хамгийн үнэтэй нүд нь юу юм бэ шүү дээ? 260-аар юм ба шүү дээ. $13. Гэхдээ энд песоны тэмдэглэг нь болохоор яг доллар шиг юм эс үсгэн дээр нэг зураастай байгаа байхгүй. Харин тийм байх нэг юм бэ тий. Доллар ч болохоор эс дээр 2 зураастай байдаг шүү дээ. Песо ч болохоор эс дээр нэг зураастай. Тэгээ ингээ хараад өдөр нөө хэдүүлээ ресторанд орсон чи $460 гэж хараа бүр гайхаад. Нэг тавг бол $460 юм уу гэж бодоод. Манай нэг Америк найзуудын тэр харин мессеж биччихлээ. Наана ингээд айгүй найрсагч гэсэн маш аюултай шүү. Болгоомжтой яваараа. Хамаагүй төв гудамнасаа битгий гараарай гэж тэгжээ. Тэгэхээр нэг л юм байна да те. Хүн болгонд тэгээд байгаа. Манд гур ч нөө мэдхгүй усууд яах вэ? Сайхан хөөрөөд яваад. Янз бүрийн юмнууд байгаа хоо. Тийм гинээс. Тэгэл муу юм бодоод явбал тэгээд ямар байлгүй байх вэ? Бидний ард байгаа энэ одоо тэр өндөр нэг цамхаг шиг юм байгаа шүү дээ тий. Энэ болохоор Тихуана хотын бас нэг бэлэг тэмдэг юм шиг байгаамаа. Өдөр би бас нэг сайн анзаараагүй. Тэгсэн чи дээрэс нь тороосоор Samsung-ийн дэлгэцсэн ингээд өлгцэн байгаа рекламны самбар юм байна шүү дээ. Тийм байна. Одоо ингээд айгүй гоё харагдаж байна. Тэгээд энэ машинтай явж байгаа хүмүүс толгой дохоод энэгээд энэ ер нь Аз хүмүүс ерөөсөө явахгүй байна, харагдахгүй байна. Жуулчдын гол очдог газар Мехико хот. Тэгээд энэ Канкун руу болохоор аялал жуулчлал бүр арай илүү төгдөр байдаг бахаад гэж бодож байна. Энэ Тихуана бол яг бас тийм том хот мөртлөө төвийн энэхэн хэсэгтээ бол ер нь даунтаун байдаг. Тэгээд бас учиргүй нэгч их жуулчдод харагдахгүй шүү. Тийм байна. Даунтауны бар гэдэг ийшээ орчихсон. Текила пивэн уусан дээр. Тэгээд ийшээ орсон юм аамс тий. Орцоо болохоор текила аамс гэж би нөгөө тусгай пивнээс нэг ууж үзье гэж бодоод. Тий. Нутгийн юмнаас нь сонирхъя тий. Яг энэ хараа энэ чинь нөгөө даунтаун чинь ийш үү те. Тэсээ хараа даунтаунд шүү дээ баг хамгийн өндөр барилга 4 юм уу 5 давхар л байна. Хамгийн сонирхолтой. Тий. Сонирн боос өндөр байшин байхгүй. За орох уу.
Ийж чинь тий. Ингээд нэгждэг юм биш. Ингэж нэгжиж барьж оруулт юм байна. Тийм ээ. Тийм бай, тийм бай. Ба нэгжиж оруулт юм байна шүү. Гоё юм биш те. Аль руу орох вэ? За энэ текила биш тийш орох. What's your name, sir? Yeah, Jose. Jose Armando. Yeah, Jose Armando. Okay, nice to meet you. Nice to meet you. Yeah. We are first time here in Mexico. Yeah. Yeah. And Tijuana is very nice city, right? Okay, welcome. Yeah. Thank you. Yeah. Oh, энэгээр ч өстө идэж уух юм зөндөө юм байт юм биш үү? Оо, юм өмнө хямдхан юм байна шүү манайхан. Дажгүй байна шүү. Дажгүй юм байна. Мексик юм хямдхан байд юм байна. Ерөнхийдөө Тийм байна. амар дуу хөгжмөнтэй тийм газар байд юм байна. Чи хэд байсан бэ? 55. 2.1 доллар. 2.5 доллар юм уу да. 2.50 мэтал юм шиг байна. Боломж юм аа тий? Боломж юм байна. Итали пицца, паста, маста баах юм уу? Дээгүүрээс хүмүүс сууд юм дээгүүрээ. Шэл рожо. Том дэлгэцэндээ. Энэ одоо кофе шиг нэг юм байна даа гэлгээ тэр. За манай текила хийчих. Oh, so. This is tequila? Tequila? Yeah. Tequila. Yeah. Okay. Энэ хэмээн нү? Do you have some lemon? Tequila. Lemon. No, diamond? Lemon with for tequila, lemon. No. No lemon? Okay, this one. No cash? No cash. Card. Кэшэр нь авчид бас нэг матураас бас нэг юм байна. Бас тийм бах те. Бид нар ч одоо энэ удаад ингээ хаан банкны картаа явсаар гал баг аял дуусчлаа ч баг. Энэ удаад нөгөө худалдаа хөгжлийн долларын карт авч гараагүй. With Wi-Fi. Манайр бичлэг хийгээд байгаа байхгүй юу? Баярлалаа ах юм байна. Баярлалаа өөдөөс гоё байна. Үгүй ямар ч уур муур авгаа. Ямар ч их зангүй юм те гоё. Сая дэлгүүр ороод ингээд бичлэг бас нэг текила авчлаа бид гурав бас. Бас нэг Мексикт ирсэн хүмүүс байна да те. Очи нараа нөгөө задгаа песонууд өгч яхад. Өшөө байгаа, надад өшөө байгаа. Thank you. Wasаж бидэрт нэг Испанаар нэг гоё юм өрөөгөл ах шиг байна те. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За өглөөний цайгаа ууж байна. Тэгээд Тихуанагийн аялал маань ингээд дуусаад буцаад Сан-Диего хот руугаа явах чинь 10 цагийн Фликсбасаар явна. Билет авцсан байгаа. Тэгээд энэ Мексикчүүдийн амьдралыг ингээд бас зөндөө анзаарч харлаа. Бас хүмүүс нь ядуу шүү. Их ядуу байна. Тэгээд ажилгүй хүмүүс их байд юм шиг байна. Америк руугаа бол ерөөсөө хэл таавах гэдэг энэ ч юм амар юм болдог гэж штэ. Энд бөөгнөрж аваад ер нь хууль бусаар хэл тавдаг гэд ярьж ирсэн. Хэдхэн километрийн наан цаана ингээд амьдралын бас нэг хоёр өөр ялгаа, нийгмийн ялгаанууд амар харагдлаа. Тэгээд айгүй сонирхол юм байна. Тэгээд дараагийн аяллаар мэдээж Мехико, Канкун, Майячуудын байгуулж ирсэн те
түүхийн гайхамшигтай газруудаас явъя гэж бодож байгаа. Үзүүлэх юм бол муу муухай юм бол зөндөө л байна. Гэхдээ бид нар бол ер нь муу муухай юм үзүүлэхийг зорддог. Ер нь яг энэ гудамжны амьдрал нь бол бас яг ингээд сайн анзаарах юм бол аюу их гуйлагчтай юм байна. Хог мог ихтэй юм байна. Тэгээ ер нь бол бас аюулгүй байдал бас тийм найдвартай бас биш юм байх шүү Мексик. Гэхдээ ер нь их адал хавталтай газар байна. Яг гоо би зүгээр ингэж бодлоо. Сая бид нар ингээд даунтаунаар ингээд явхад хамгийн өндөр байшин 4-5 давхар байла. Нэг 20 давхар байшин баригдаж байгаа тий. Сая харсан мэт чи тийм ганцхан 20 давхар шилэн басаатаа хийгээд ингээд явж байгаа. Тэг яг миний хувьд бол юу гэж бодсон бэ гэхээр 1.8 сая хүн амтай ийм том хотод ерөөсөн монголоор ингээд төсөөлөх юм бол маш олон гэр оролттой юм байна. Тэр уулан дээр ингээд бүр шавар тагц шиг юмнууд байгаа шүү дээ. Сая бид нар нөгөө нэг өчтөр орж ирэхэд хурдны замаар нөгөө автобустайгаа энэ дээр явж байхад харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг Тихуана хот бол ерөөсөө хүн амынх нь бараг 80% нь бараг тийм гэр оролт шиг юм амьдэрдэг юм байна. Гэж шууд дүгнэлээ би бол хотын төв энэ даунтаун хэсэг чи өөрөө маш жижиг юм байна. Тэгээ энэ хотын төвөөр бол яг Америктэй бас төстэй байшин барилгуудтай л юм байна л да. Гэхдээ ер нь яг ард түмнийх нь амьдрал бас хэцүү юм шиг байна шүү те. Тийм ээ. Ер нь бол Тэгээ энэ бас нэг ийм ажиглаж байна. Энд гадаадын хөрөнгө оруулалт моруулалт хийдэг юм байна. Ер нь хэцүү тийм. Хөрөнгө оруулалт моруулалт хийхэд аюул хэцүү. Ирээсхтэй газар болохоор ийш ердөөс хөрөнгө орж ирэх байхгүй бас. Хөрөнгө орж иж барилга том юм төслүүд явна шүү дээ. Тэгин шүү дээ. Тэгэхгүй Мексик руу ер нь хөрөнгө хийдэг хүн байхгүй хаа. Аюултай газар болохоор. Тийм баг. Тэ. Тийм баг. Одоо хуулиа биелүүлэхгүй газар шиг хэн хөрөнгө оруулах юм? Тийм шүү дээ. Яг л тийм байхгүй. Одоо чи нэг 5-10 сая доллартай Мексик руу хөрөнгө оруулах өдрөгөө хуруугаа хийж байгаа л адилхан болж байна. Ер нь бол тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр хөгжихгүй байна. Ер нь эдийн засаг ингээл нэг доктортой нэг ингээл байж байна. Уулуурхаа бас энэ жоншмш бас уулуурхаа ажиллал Мексик чи бас жоншны бас том тоглогч юм билээ шүү дээ энэ дэр. Тий. Европ руу энэ төр бас жоншмш гаргадаг бас тийм газар билээ шүү. Америк руу ер нь дандаа тиймэрхүү юм хийдэг юм шиг байна. Уулуурхаа бас бүтээгдэхүүнтэй юм шиг. Тий. Тий. Аа тий. Тийм л юм шиг. Аялал жуулчлалаас ихтэй хөөх мөнгө олноо. Энд чи нөгөө нэг юутайгаа одоо нөгөө Мексикийн булан гэл байгаа шүү дээ. Канкун гэл тэрүүгээр нөгөө круиз аяллууд ихтэй. Тэр круизээ дагсан нөгөө далаа тэнгисээ дагсан хотууд нь бас дажгүй бас. Мехико хот ч бас нэлээд юутай шүү дээ. Том бас аялал жуулчлал нэлээд хөгжсөн бас. Аялал жуулчлал хөгжөхөр газар байхгүй. Яагаад гэвэл далаатай, дулаан орон тийм эстэй бүх юм байна шүү дээ. Хоолунд бүх юм байж байгаа шүү дээ. Бүх юм байна. Жохон менежмент дутуу юм тий. Ер нь бол машин тэрэг мэрэг жохон ядуул юм байна. Тэстэн ингээд зэрэгцэн хоёр орон газар тэнэг шиг ялгаатай шүү дээ. Одоо бид нар чи эндээс ерөөсө 2 цаг явбал Калифорни орчин шүү дээ. Калифорни Лос Анжелес орчноо. Тэгээд бид нар одоо өнөөдөр Лос Анжелес руугаа буцах гэж байна. Мексикийн Тихуана хотын аялал маань маш сайхан боллоо гэж бодож байна. Сэтгэл санаа маш өндөр байна тий. За тэгээд Лос Анжелест уулзгаая. Намрын өдрөл бүтэнд айчтэн ирдэ айны шогод лэштэн олсын дэгор цаштан отлоо широн вана цонхи тошта сэтгэл хөдлөн бодолд дурсан штадроо нэгэн намрыг отлаа нэгэн асыг